Агроэкспо 2024 олон улсын хөдөө аж ахуйн газар тариалан ойн аж ахуйн салбарыг нэгдсэн хамгийн том үзэсгэлэн нээлттэй хийлээ. Энэ үйл ажиллагааны салбарын бизнес эрхлэгчид, олон улсын байгууллагууд, мал аж ахуй газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл болон 10 гаруй орны нийтдээ 80 гаруй байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Монгол улсын ерөнхийлөгч үндэсний хувьслал үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байгаа, мөн тэр бом одоо том үндэсний хөдөлгөөн явж байгаа. Энэ хөдөлгөөнүүдтэй Агроэкспо өсөлтөн маань салшгүй холбоотой. Нэг талдаа бид нар хууль эрх зүйн шинжилэл, тогтцооны шинжилгээг одоо зэрэг хийгээ явж байна. Нөгөө талдаа энэ салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгж төрийн бос байгууллагууд нэгдээд нийлээд ийм томоохон хэмжээний агро өсөлтөн олон улсын хэмжээнд зохион байгуулж байгаа нь энэ орчин үеийн хүнс хөдөө аж ахуйн салбарын хөгжид маш чухал ач холбогдолтой гэж харж байгаа. Хүнс хөдөө аж ахуйн салбар бол ер нь Монгол улсын ирээдүй байж болох тийм салбар, эдийн засгийн хөгжлийн ирээдүй байж болох, гадаад зах зээл дээр гарах, гадаад зах зээлээс валют олж болох ийм том салбар, их потенциалтай салбар. Гэхдээ харамслаа нь өнөөдөр тэг чадахгүй байгаа. Тэгээ яагаад чадахгүй байгаа гэхээр бид нар технологиор хоцрогдож байна, зах зээл дээр гарч чадахгүй байна, хүчин чадал бага байна. Тэгээ энэ болцоог бий болгох зүйл бол гадны технологи ирэх хэрэгтэй, ноу хау ирэх хэрэгтэй. Олон улсын байгууллагуудаа хамтарч ажиллах хэрэгтэй. Яг л тэр бололцоог бид нар бий болгох гэж Агроэкспо эсэхлэн зохион байгуулж байгаа. Энэхүү экспонд газар тариалан хөдөө аж ахуйн салбарт хамгийн сүүлийн үеийн шинэ дэвшилтэт технологи бүтээгдэхүүн үйлчилгээг дотооддоо нэвтрүүлж танилцуулахаас гадна дотоодын үйлдвэрлэлээ дэмжин тэдгээрийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд хүргэх, сурталчлах, олон улсад таниулах зэрэг олон талын өндөр ач холбогдолтой юм а. Үзэсгэлэн гэдэг бол дандаа шинэ юмыг, шинэ техникийг, шинэ технологиг, шинэ арга барилыг одоо нийтэд фермер эрхлэгчдэд одоо таниулдаг ийм онцгой ач холбогдолтой. Үүний цаана дандаа бүтээмж байдаг. Үзэсгэлэнгээ гаргаж байгаа компаниудад бол олон одоо харилцагчид буюу олон зочдод араа бүтээгдэхүүн, шинэ техник технологи нэгэн зэрлэг тайлбарлах боломжийг олгодог бол одоо тариаланчид ногоочд оролцож байгаа хүмүүст бол нэг дороос олон технологиудыг сонголттойгоор одоо үзэж сонирхох, өөртөө тохирсон хэрэгтэй техник технологи олон нийлүүлэгчдэд сонгох боломжийг бүрдүүлж өгдөгөр бол ач холбогдолтой байд юм а. Цаашид уг үзэсгэлэн илүү өргөн цар хүрээг хамарч зохион байгуулагдах бөгөөд хөдөө аж ахуйн салбарын хөгжилд чухал төлөв болж олон улсын зах зээлд шууд гарах, гүүрэн болох томоохон зорилт тавин ажиллаж буйгаа зохион байгуулагчид онцоллоо.